Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. За шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараар анафрын эмийн тухай танилцуулгаар бэлдсэн байгаа. За анафрын хувьд Монгол улсад эмчилгээнд бол нэвтрээд нэлээд олон жил болж байгаа. За анафрын хувьд бол хүүхдийнх болон том хүний тун гэж байдаг. Хүүхдийнх маань өөрөө таблет болон тусал хэлбэрээр байдаг. Харин том хүнийх нь бол шахмал байдаг. За анафрын үндсэн үйлчлэгч бодис маань хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител буюу нэг өсөндөө эсрэг бий гэж ойлгож болно. За эмийн үйлдэл буюу нэг өсөндөө бол фармакологийн үйлдэл гэж явдаг. За бэлтгэлийг бол эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд дархлаа сэргийлэх болон вирус эсрэг үйлдэл үзүүлдэг. Анафрын хувьд бол дуршилтын болон эмнэлэг зүйн судалгаагаар томогийн вирус, парагрип, нэг ба 2 дугаар типийн энгийн хомхон вирус, коронавирус, энтеровирус, ротавирус, аденовирус зэрэгт бол илэрхий үр дүнтэй нь бол тогтоогдсон. Ер нь бол аливаа эмийг дуршилтын болон эмнэлэг зүйн судалгаагаар заавал оруулдаг. Тэгэхээр тухайн эмийн үйлдэл маань бүгрэн илэрч байж тухайн эмийг бол худалдаанд нэвтрүүлдэг. Бэлдэмлийн хувьд гэмтсэн эсийн концентрацийг буулгаснаар дотоод интерферон ба цитокины системд нөлөөлж дотоодын эрт үеийн альфа ба бета интерферон болон гамма интерфероны бол үүсэлтийг бол идэвхжүүлдэг байна. Эсийн ба шингэний дархлааны урвалыг бол идэвхжүүлнэ. За антителийн ялгаралтыг бол ихсэхийн зэрэгцээ Т эффектор болон Т хелерсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн харьцааг болон гэсэнд бол хэвэн болгоно гэсэн үг. Т хелер болон дархлааны урвалд оролцдог бусад эсийн үйл ажиллагааны бол чадамжийг сайжруулдаг. За анафроны хэрэглэх заалтын хувьд бол амьсгалын замын зочмог вирусын халдвар, ялангуяа томогийн вирусын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ. Хомхон вирусээр үүсгэгдсэн халдварын хам эмчилгээ. За энэ дотроо салхин цэцэг, уруулуулан, бэлгийн хомхой, халдварт мононуклеот зэрэг бол орчдог. Хомхон вирусын архаг дахилтаас урьдчилан сэргийлэх болон хам эмчилгээ нь хачигт энцефалитын вирус болон коронавирус, ротавирус, калици вирус зэргээр үүсгэгдсэн зочмог болон архаг явцтай бусад вирусын халдварын сэргийлт болон хам эмчилгээнд мөн хэрэглэнэ. Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд вирус болон бактерийн халдвараар үүсгэгдсэн хүндрэлийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор бол тус хэрэглэнэ. За анафроны хэрэглэх аргын хувьд хооллог үедээ аманда бүрэн устал бол шимж хэрэглэдэг. Бага насны хүүхэд буюу 1 сартаагаас дээш хүүхдэд ихэвчлэн бол эсхэм буюу 30 минут тутам нэг ширхэхээр 5 удаа, дараа нь 1 цаг тутам нэг ширхэхээр 3 удаа уулгадаг. За яагаад өндөр тунгаар буюу эсхэн гэж байгаа вэ гэвэл ер нь аливаа эмэнд цохилтын тун гэж бол байдаг. За энэ нэгсэндээ бол анафроны бол цохилтын тун гэдээ ойлгочих болно. Өндөр тунгаар эхний өдөр бол 8 шахмлыг хэрэглээд за дараагийн өдрөөс өглөө 1, өдөр 1, ороо 1 гэсэн шахамлаар бол хоолны албан дээр буцсан бүлээ усанд бүрэн уусгаж бол хэрэглэх ёстойг анхаарах хэрэгтэй. Халдварын дархалтын удирдлагын үед бол урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 шахамлыг 1-ээс 3 сар хүртэл бол ууж болдог. За архаг явцтай хомхон вирусын дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөн өдөрт 1 шахамлыг тодорхой хугацаанд мөн хэрэглэж болно. За ер нь бол урьдчилан сэргийлэх ээлжийн хугацаа маань хүн болгонд харилцан адилгүй. За нэг өсөндөө хүн болгоны физиологи өөр учраас хамгийн ихтэй 6 сар байж болно гэсэн үг. Эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстойг анхаараарай. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай.